нийт хүмүүстэй хандаад хэлэхэд юу юм гэхээр та өнөөдөр бид биеийн жингийн эндс гэдэг нэг л ойлголтын тухай айгүйх ярьдаг байсан тийм үү? Би өнөөдөр тархастай, тархасдгүй биеийн жингийн илүүлэлтэд тархын 1 2 дугаар зэрэгтэйгээд яриад байдаг байсан бол өнөөдөр тэрнээс илүү бас нэг үзүүлэлтийг одоо гэртээ заавал үзэж байгаарай. Тэр нь юу вэ гэхээр та 100 м аваад хэвлийн тойргоо хэмжээрэй гэдэг зөвлөх байна. Хэвлийн тойрог чи өнөөдөр эмэгтэйчүүдэд 82, эрэгтэйчүүдэд 95. Хэрвээ энэс илүү байгаа бол та нөгөө 3 зүйлийн чинь нэг нь танд байж байгаа юм байна гэдгийг шууд мэдэх болцоотой ах нь. Ингээд даралтаа хэмжээд үзэх нь байд, тийм ээ? Дээрээс нь цусныхаа одоо тэдрүүлэх шинжилгээнүүдэд ороод тэрийг гэлцээдээ үзүүлээд, тийм ээ? баг нэвтрэлтэй липопротеин үзүүлээд ингээд глюкоз үзүүлээд хэвийн гарсан байсан ч гэж байна шүү дээ. 105.5 чинь бидний нөгөө нэг шинжлэх түүний ухагтгуун дээр бол хэвийн гэдэг үзүүлэлттэй. Тэгтэл 5.5-аас дээш байна гэдэг бол 5.5 өөрөө хэвинд байдаг боловч энэ бас л эрсдэлд ороод байж байна. 1.7 хэвийн боловч эрсдэлд ороод ирж байна л гэсэн. Тэгэхээр зэрэг бүгдөө юу анхаарах вэ? Саяны 5 шинж хэрвээ танд илэрч байгаа бол та өнөөдөр өөрийгөө ирээдүйд нэг магадгүй 10 жилийн дараа, 15 жилийн, 20 жилийн дараа бодис солилцооны нэлээд яривхтай эмгэггүй таны хүлээж авах магадaltaй байна. Дээрэс нь та эрүүл урт сайхан насалж чадах уугүй юу гэдэг асуулт танд маш том асуудлын тэмдгээр асуугдож байгаа юм байна шүү гэдэг анхаарал таах хүсэж байна.